За бүгдээрээ хамар хэлбэржүүлэх гоё массаж сурнаа өнөөдөр. За тэгэхээр багш нь одоо хамарны бүтцийн талаас нь товчхон танилцуул. Хамар маань өөрөө одоо яс гэхээс илүү мөгөөс байдаг. Тийм учраас одоо хэлбэрт орохдоо тэр хэрээрээ агуу сайн хэлбэрждэг гэж ойлгож болно. За жишээлбэл одоо ингээд нас явахын ирээр ингээд пальбигаад ирдэг байгаа. Тэр пальбисэн байдлыг бүгдээр массажаараа багасгаж өгөөд тэгээд урьдчилж бас хэлбэр нь алдагтаас сэргийлж өгнө. Нэгэнд одоо пальбигаад ирсэн тий одоо нэгэнд угаасаа тийм өндөрч биш хамар байлаа гэж бодоход ерөнхийдөө энэ массажийг хийснээрээ ингээд нарийсаад жоохон нэг хөөрхөн одоо шонтгор болдог гэсэн үг. Тэгэхээр байс өмнөх хэмжээнээс жоохон ингээ өндөр болсон юм шиг харагдана. Тэгээ эргэн тойрных нь хаван одоо тий багасаад ингээд илүү энэ хэвээрээ илүү төлцөл байхгүй болчих учраас илүү гоё нэг өндөр болсон юм шиг мэдрэмж төрдөг байгаа. Ерөнхийдөө нисүүдэр тавиад буддаг штэ тий тэрэн шиг хамрын маань гоё тодтогч өгдөг гэсэн үг. За тэгэхээр чигшүүлэх тосоод өргөчээ. За тэгээд одоо энэ хэсгэрээ зөвлөөд ингээд массажлжээ. За хуруугаа одоо өөрлөг үнийг харуулах нь шүү дээ. Тэгж жагаад дээш нь доош нь. За үүн дээр анхаарах нэг зүйл нь хоёр талаас нь ингэж жоохон хавчс хийгээд дээш нь доош нь үзлэхий. Зөвөр ингэж хийхгүй байх нь шүү дээ тий. Тэгээ хавчаад одоо массаж хийж явах хоорондоо ингээд аль болох хамраа маш сайн хоёр талаас нь хавчиж хийхээ. Тэгээд амаараа энэ зур одоо та бүхэн маань амьсаага зохицуулаарай да. Хэсгээ хугацаанд тийм ээ. За дараагийн массаж. За ингээд жоохон татаад сунгас хийгээд массажлна. Хоёр тишээ нэг ташуу. За нүдний бас нөгөө энэ гурвалжин дураас нь бас нөлөөлнө. Тэрийг одоо бүдгэрүүлж өгдөг. За жоохон давалттай хийгээрэй. За энэ чи бас заримдаа нэг тийм илүүдэл шингэн хуримтлагдсан байдаг зарим хүмүүс. Хэрвээ тийм шингэн хуримтлагдсан байх юм бол хэдүүлээ гараараа массажлахаас гадна одоо гоошаа массаж маань юунд тусалнаа. За энэ мэдээж өөрчлөлөөд одоо шингэн хуримтлагдсан хэрэггүйзээсүүдээ бас бүгдээрээ ингээд өнөөх юм чинь бас гатчлуулчихъя. За нөгөө талаа. Одоо ингэж жоохон төвхтэй санагдах юм бол бас ингэж болох юм шүү дээ. Нэг хорвооч юм. Бүр ингээд нуруугаа нэрэ хамрын нуруугаа бүр ингээд энүүх хэмжээний биш ахна шүү дээ. Ингээд сонгох талт дээр нэрээ таадна. Хэрэгэлцэх хэрэггүй. Энэ нь бол одоо тийм ингээд сунаа татаад улам өрчигээд арьсан өндчин гэсэн юм юусоо байхгүй шүү.
ганц би биш энэ одоо миний дээр хагаад зөндөө олон мундаг багш нараас байгаа шүү дээ. Тэд нар маань бас ингэж хийх заадаг угаасаа. За. Одоо хэдүүлээ. За одоо хэдүүлээ ингээд хэлбэрийн дагуу дэшээ. Хамраа мөн хоёр талаас ингээд хавчас хийгээд хөмсгөрөө. За энэ массаж маань бас одоо хамрын энэ хэсгийн хөвчлөөсөө ч гэсэн бүдгэрүүлж арилгахад тустай. Одоо энийгтэй бид нар чинь зарим хүмүүс ингээд хамраа зангидаж инегээд байдаг шүү дээ тий. Тэрийг бас арилганаа. Энэ хөмсгийг бас гой солилж өгнө. За хамрыг бас гой нэрээсгаад хэлбэрчилж өгнө. За одоо хэдүүлээ гоошоогоор хийж үзье тий. За одоо хэдүүлээ чулуугаар хийж үзье. Чулуугаар болохоор ингээ хоёр талаасаа бас ингээд за зэрэг хийж бас үзүүлээ тий. Тэгээ хавчаад уунчлаа тусаад. За одоо энэ хэлбэр нь илүү тохиромжтой. Хоёр талаас шахаж хэлбэржүүлэх байгаа учраас за ингээд дээш нь доош нь тэгээд хавчаад ингээд энэ хэсгээ массажлаад ингээд суллаад өгөх гэх юм уу? Дээш нь доош нь за энэ маань одоо хамарны нөхцөлтийг бас багасгаж өгдөг. За энэ хэсгээрээ одоо дээшээ хамарчин өөрөө бас унждаг штеп. Та маань анзаарсан баг. Нас явах хэрээр хамар доошоо унжаад идэг тий. За ингээд дээшээгээ бас за одоо жоохон дээшлээ. Нэг яхаар бас хургуу явуулахгүй юм гэсгээд за их хөвцөл нь бас өрөхгүй шүү дээ. За ингээ өөртөө тааруулаад дараад нь хоёр тал руугаа. За одоо энэ хэлбэр илүү тохиромжтой. Ингээд за нэгээрээ одоо за энэ ч нөгөө нэг надаас байдаг юм жоохон зураас байдаг штеп. Тэр хэсэг дээрээ бас ингээ жоохон сажлаа. Тоошоо. Дээшгээ буцаж ингээгүй шүү за. Ер нь бол хурдан хийж байгаа учраас нааш нь цаашны жам шиг харагдаж магадгүй. Ингээд би бол дандаа доошоо явуулж байгаа шүү. За энэ ч бас шажигнжин надад зарим хүмүүс маань бас ингэ шажигнах чимээ гаж магадгүй. Энэ бас задрах хэрэгтэй. Хоримтлагдсан тэм шингэн хэрэггүй зүйлсүүд бас байна гэсэн үг. За эхний ээлжинд бас өгөх юм бол тэгэл өөртөө харуулаад уусгаарай за. Хэтрүүлээд өвдөд ахт чинь хийгээд байж болохгүй. За одоо шууд гадагшлуулнаа. Одоо давхар ууд мэдрээ хэдүүлээ оруулаад гадагшлуулж. Ингээд нөгөө хоримтлагдсан хэрэггүй зүйлсүүдийг хөөгөөд одоо гадагшлуулж штэ тэ. Энэ ууд мэдрээ бас арилгая гэж ивэл яг энэ доод завхинд тулгаад юм. Ингээд тулгаад шууд гадагшлуул. За энэ бас давхар чамааг манаас хэлбэржүүлж өгнө тэ.
За уулын цэр их байх тусам ингээд олон удаа ингээд гадагшлуулаарай. Яа зохиндоо тулгаж агаад шууд жоохон дээшлүүлээд гадагшлуулна. Энд чинь ингээд гарахаар ингээд цэцэгнээд тийм уулын цэр шингэн зүйл байгаад байгаа мэдэгддэг шүү дээ. Яг тэр шингэнийг бүгдээрээ гарлаа ингээд ааж явуулаа дээшлүүлээд шууд климперээ гадагшлуулж байгаа гэсэн үг. За нөгөө талдаа бүгдээрээ дахиад хий. За энэ бас шажингийн ойр тэгээгүй таад манаас шажинг дуурах бах. Тэгээ сайхан цадлаад өгөр. Яг энэ нөгөө нурууныхаа хажуудлаасаа доошоо ингээд за миний энэ тал илүү шажигнаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хэсгийг жоох ингээд задлаад өгчихнэ. За одоо хөшлүүлээд микрофон сонсогдож байгаа болоо байртаа сонсох гэдэг. Чимээ гарч байна. Ингэжэл сонсогдож байна шүү дээ. За. Нилээн дуурч байгаа зү тий. Энэ хэрэггүй өнөдөө чинь ингээд гоё гадагшлуулаад хэдүүлээ гоё цэвэрлээд өгснөөрөө бидний нүүр гоё хэлбэржээ л гэдэг гэсэн үг. За одоо нөгөө юун дээрээ мэднийхээ ууд нүцэртээр зохиндоо сайн тулгаж агаад дээшлүүлээд усуулна. Дахиад за энэ хэсгийг ч гэсэн оролцуулаа тий. Жаад нөгөөний зураас аваад байгаа байхгүй тий. Өөр нэг хийхэд ч гэсэн багаснаа гэж. Уулын цэр багассан шууд нэг хийгээл мэдэгдэнэ. За тэгээл нэг 2-3 дахь хийхээр бүр багасчихна. Тэгээ ерөнхийдөө уулын цэр үүсэх шалтгаануудаа бас хэдүүлээ ойлгох хэрэгтэй. Ер нь ихэнх тохиолдолд нойр дутуу байхад уулын цэр үүсдэг шүү дээ тий. Нойр дутуу ядарсан үед. За энэ шанаагаа ч гэсэн ингэж гоё хурцуулээд. За ингээд дуусчих. Ерөнхийдөө одоо ингээд хамар маань аюу хөрх хатуу болчихно. Хамгийн сүүлээр нь ингэж болно нэрээ. Ингээ удаа ингээд таад маань гараараа хоёр талаас ингээ хавчаад ингээ байлгах юм бол тэр хэлбэрт ч бас ингээ жоохон тогтдог байхгүй юу? Тэгээ тогтвол ингээ хийгээд үзээр бас за. За зарим хүмүүсүүд бүр ингээ хавччихдээ нэлээ хавчаараар тэр ч бас арай жоохон зэрлэг байж магадгүй. Ер нь бол жоохон өвддөг юм байлээ. Би нэг үзсэн чинь бичээ хавчаар шууд ингээ хавччихсан. Тэнгүүд тэр их ч ингээ жоохон удаан байлгангууд чинь яг ингээд аюу хөөрхөн нарийнхан болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар заавал гэж хавчаар хэрэглэхгүйсэн ч гэсэн ингээ жоохон байлгаад тий. Тэгээ бас ингэж хийж явах зүгээр. Ингээ өргөөд ингээд яа тэгвэл дандаа хамар нөгөө доош унжиж идэх учраас унжих гал байгаа шүү дээ. Энд чинь тийм бас явах ирээд тийм болохоор энэ хөдөлгөөнийг ингээд бас хийж болно. Хавчаад ийшээ. За. За ингэ хөөрхөн хамартай болцсон тий хэдүүлээ.